Зяг сайн байцгаана уу guys. Энэ удаагийн бичлэгээр би хамгийн дээд түвшний Шинковынхоо дараагийн партиг буюу 3 дугаар ангийг оруулах гэж байна. Тэгээд удаан хугацааны туршид бичлэгээ оруулсангүй. Тэгээд emo time эдэр дуусаад буцаад comeback хийн орж ирж байна. Миний муухай влог та нар сансан байна уу? Тэгээд удаан хугацаанд бичлэг оруулаагүй их хүн үзэх үгүйг нь сайн мэдэхгүй л юм. Гэхдээ хамгийн санаараа хичээх болно. Би болон миний бичлэгийг хүлээж байсан бүх хүмүүстээ бүгдэнд нь баярлалаа. Тэгээд олон юм оршчихлаа. Шууд бичлэгэндээ орцгоё. Зямартсан хүмүүст хэлгээд өмнөх бичлэг дуусахад манай хүн эс зэрэгл болоод тэрийг нуугаад 2 дугаар шалгалтаа өгөхөөр болдог. Бүр мартцсан хүмүүс нь тэгээд өмнөх дугаараа үзчихэд ороод ирээрэй. Сорилтын цамхагийн нэг давхрын ууланд дундах балгасууд дунд жинхёг явж байдаг. Эв зэрэглийн тоглогч ганцаараа балгас руу орж болохгүй тул үйлчлэгчээр орж ирж байгаа нь. Үйлчлэгчид ч балгас дээр ирэхэд жинхёгт систем та цамхагийг эзэлсэн анхны хүн болохоор онцгой шагнал өглөө гэдэг. Онцгой шагналыг нь харахад аз олон зохицох чадвар гэж байдаг. Тэгээд л тус үзүүлэлт нь 10-аар нэмэгдэн хүйтэн зүрх болон ноёрхол идэвчлээ гэдэг. Хүйтэн зүрх нь хүнд нөхцөл байдлаас 50 байдлаа хадгалж үлдэж чадна. Гэхдээ бас нэг сул тал нь хүний сэтгэл хөдлөлөө алддаг. Тий. Манай хүндийн 50 эдэр хамаагүй дээ. Ямар ч зүйл 50 байдаг хүн шүү дээ. Жинхэнэ үхрийн ошног долоогоос бусдыг нь үзлээ л гэдэг гартаа. Ноёрхол нь бусдтай хуваалцлаггүйгээр сүүлийн шагналыг авах юм бол боломжит хамгийн шилдэг шагналыг авна гэдэг. Энэ бол үнэхээр л хэрэгтэй чадвар байгаа. Дараа нь балгасыг эзлэхээр ирсэн бүлгийн товтлох багийн ахлагч багийнхаа хүмүүстээрээ л жинхёг хийдгээрээ хийгээл үзүүлэлтийг хараал чадвар эдрийг хуулбарлах гэж үзээл. Үйлчлэгч нар цамхаг руу ороод давших баг дээр ирдэг. Жинхёгийн хамгийн их гайхсан зүйл нь бүгд нэгч бэртэл аваагүй байдаг. Довтлох багийнхны үзүүлэлтийг харахад тэд нар яавч ингэж чадахгүй хэмээн бодож идэг. Харин тэнд байсан нэг гадаа тоглогч нарын хувцас дээрх тэмдгийг хараад мань хүн шууд Сион бүлгэн байна гэж хэлдэг. Энэ нь элитүүдээс бүрдсэн жижиг бүлгэн. Жинхёг хүмүүсийг ажиж байгаад хамгийн гайгүй өгцөн дээр нь очиод найзууд болон хэмээн бодож үйлчлэгчийн ажлыг хийгээл мөстөө ус идрөөгөөл. Харин жинхёг түүний царайг хараад түүнийг таньдаг. Тэр бол Европын язгууртай айл Лоренса гэр бүлийн баг охин. Тэр бол ариун хүчтэй, гайхалтай, дайралт, хамгаалалт, эмчлэг чадвартай, бүх талаараа хөгжсөн тоглогч. Мангасуудын дайралтаас болж хаягдсан нутаг болох Амстердамыг аварсан бат. Европын хамгийн алдартай тоглогчдын нэг ба түүний нэрийг Трезе де Лоренса гэдэг. Тэгээд одооноос их гарч ирэх болохоор нэрийг нь тогтоогоорой за. Трезаг айл дуудаа авчи. Жинхёг үнний мэлмигээрээ үзүүлэлтийг нь харах гэхэд төвшний хэд ялгаатай байдлаас болоод гэд болдоггүй. Гэхдээ энэ үед үнний мэлмийн 2 дугаар төвшөө орж үзүүлэлтийг нь хараал чадварыг нь хулбарлах гэж оролдоход түүнийг амь насанд нь занал хийлсэн нөхцөл байдлаас аврах юм бол түүний айл нэг онцгой чадвараас нь хулбарлаж болно гэдэг. Жинхёгч чи надад одотын ажлыг хулбарлах боломж олголоо гэд дотроо баярлаад байдаг. Энэ чадвар нь бүр ариун баатруудын дунд шилдэгт тооцогддог чадвар. Энэ үед нэг нь балгасын хамгаалтын системийг сэрээжгсэн байдаг. Тэр сэрэх юм бол балгасыг хамгаалуулахаар сахиул дууддаг. Одоо тэдэнд дараа хүрэхгүй минут үлдсэн. Гэхдээ ахлагч нь цаашаа уул амиа орлохоос ялгаагүй зүйл гэдгийг мэдэж байсан ч буцаж явсангүй. Удалгүй сахиулууд сэрж довтлох багийн удирдагч Чонхва удирдан тулалддаг. Гэхдээ цаана нь хөв тоглогч нар бүслүүлчихсэн байхад Чонхва тэд нарыг гайл болно гэж бодоод тэд нарыг хаях гэж боддог. Тоглогч нар өглөө аврал ирэн зогсож байхад Тереза хурж ирэн тэднийг авардаг. Харин энэ үед ард талын баг руу сахиул дайрсан байх бөгөөд нэг нь яг үхэх гэж байхад Жинхёг хурж ирэн авардаг. Тереза Жинхёгийн энэ үйл явдлыг хараад өвөөгийн амь насанд занл хийлж байна гэж бодоод өвөөг холдуулан Жинхёг руу дайрна. Гэхдээ өвөө буруу ойлголтыг нь залруулж түүнийг аварсан гэдгийг нь хэлнэ. Тереза дараа нууцлалт гуйгаад яагаад ийм хүчтэй байж хүчээ нуугаад байгаа юм бэ гэхэд минийх чиний пастрын гэрээг авахын тулд Сион бүлгмийг хөшиг болгож байгаатай адилхан гэд би энэ газрыг тэр жигтэн мэднэ гэж хэлэн хамтрах санал тавина. Дараа нь Тереза Чонхвад би дүр салаад явлаа гэж хэлээд үйлчлэгч нараас нэгийг аваад явлаа гэд Жинхёгийг аваад цааш нь явна. Тэр хоёр цааш явсаар дүүрэн мангастай тэр пастрын гэрээ байгаа газар нэрдэг. Гэтэл систем тэр хоёрын өмнө гарч ирээд ялзарсан коридорын эзэн та бүхнийг харж байна гэдэг. Энэ нь боссоос ирсэн шууд бос мессеж юм. Тэр хоёр төлөвлөгөө боловсруулад өөхөхстийг Тереза даатгаад цаашаа явдаг. Терезагийн ариун хүч нь өөхөхстийн эсрэг хамгийн эрэхтэй бөгөөд түүний ариун хүчний өмнө бүх өөхөхсэд ухаална. Жинхёг цааш явхад элит ли чимээх шидтэн гарч ирнэ. Түүний аянгад оногдсон ямар ч туршлагатай тоглогч өхөн бас түүний аянга ихэнх 3 дугаар
ангийн хаалтуудыг эвдэлж чаддаг. Тиймээс тэр өөрийнхөө эвдэлж чадахгүй хаалтыг Личи аянгад цохиулж эвдэлдэг. Жинхёг Личи ээж дуусгаал цааш явах гэсэн нэг хүн гарч ирээд мангасын хөдөлгөөнийг зөгнөж байгаа мэт хөдөлдөг. Нэг л хүн байдаг. Удаан уулзсангүй гэсэн Жинхёг сандгүй. Чи хэн бэ гэдэг? Нөгөө залуу жуурлал. Жинхёг түүний үзүүлэлтийг хараад чадварыг нь хуулбарлах гэхэд түүний хамгийн ашиглагтай ихтэй байдаг зэвсэг элдийг нь ашиглан ял гэдэг. Жинхёгч түүний элдийг хараад Солонгосын музейгээс алга болсон элд байна гэдэг. Сорилтын цавхаг виртуал байх үед Жинхёгт нэг удаа ялагдсныхаа дараа түүнийг хаана юу хийж байсан байг тулаанд дууддаг нэг хүн байсан юм. Жинхёг түүнийг таниал. Чи нөгөө солиотой сталкер юм уу? Чи дандаа ялагддаг юм байж байнга намайг дагаад байдаг залуу үсттэй гэдэг. Нөгөөгаар нь өөрийнхөө чадварыг идэвхжүүлдэг. Жинхёг энэ дээрээс нь нэг үрэл олоод авдаг. Хэрвээ миний санаж байгаа зөв бол энэ үрэл чинь үзүүлэлт нэмэх ёстой өстэй те. Түүний чадвар өрсөлдөгч болон өөрийгөө өөр хэмжээстэй байчин нэгний нэг дүгэл хийдэг юм байна лээ. Гэхдээ энэ нэгний нэг дотроо энэ нөхрийн бүх үзүүлэлт 10%-аар нэмэгддэг. Харин өрсөлдөгчийнх нь бүх үзүүлэлт 10%-аар буурдаг. Нээрээ энэ гарыг чинь чон 9 гэдэг за. За тэгэл 9 гэл дуудаад явчих. Жинхёг маш эвгүй нөхцөл байдалд орох үед систем маш таагүй нөхцөл байдал илэрлээ. Нэгтгэл чадварын онцгой нөхцөлийг дэвхжлээ гэдэг. Энэ нь болохоор жинхэнэ хуулбарлах нөхцөлийг биелүүлэхэд дэндүү таагүй байдалд орвол нөхцөл нь өөрчлөгдөн нөхцлөө биелүүлэхээс өмнө хуулбарлаж болдго юм лээ. Тэгээд түүний чадварыг хуулбарлаад түүний чадвар нь элдний дуу гэх ба түүний элдийг ойлгох байдал 200%-аар ихсэн. Биеийн цаанаас хамгийн үр дүнтэй элдний хөдөлгөөнийг олж бүх мэдрэхүүн асар уртцолдог. 9 түүн рүү дайрахад манай хүн чинжаалаа гаргаж ирэн тулалддаг. 9 өөдөөс нь бүр аавра ашиглан тулалддаг. Аавраг нь чинжаалаараа хаагаад ах юм бол ир нь мохно. Тиймээс тэр түүний эсрэг чадвар бүтээхээр шийдэн сая уулбарлсан элдний дуу болон зүтгэрийн сүнсэн антик гэж саяны авсан үрэл хоёроо нийлүүлэн элдний буул шимэх SS зэрэглийн чадварыг гаргаж авна. Энэ нь түүний элдийг ойлгох байдлыг 500%-аар ихсгэн. Мөн биеийн цаанаасаа элдийг ашиглаж болох хамгийн үр дүнтэй аргыг олно. Мөн мэдрэхүүнүүд нь эцэстээ тулдаг. Жинхёг өртөөгийн чадварын жинхэнэ хүчний 10%-ийг л ашиглаж байгаа. Гэсэн дэш түүний шидийн төвшөөнийг нь барьж дийлэхгүй байдаг. Тиймээс тэр хурдан шидийн үзүүлэлтээ хэсэхгүй бол хэмээн боддог. 9 хамаг хүмпүүгээ шавхаал аавраага явуулаас. Жинхёгч тэд нарыг нь юу ч болоогүй юм шиг устгаад түүн рүү дайран сэлмийг нь газар унагадаг. Жинхёг ахаад л би яллаа. Би хэд дэх удаага ялж байгаагаа ч мэдэхгүй юм гэхэд 133 дахь удаага яллаа гэдэг. Жинхёг хоёулаа дараа нь дахиад харахад энэ тоо 139 болно хэмээлдэг. Тэд өөрсдийн замаа хөөхөр явж байхад 9 би одоо хүртэл чиний нэрийг мэдэхгүй юм байна. Тэгвэл юусер нэмэр чин дуудлаа гэд охины хажууд баастай унгасаа гэд дуутчдаг. Ямар л хүн тэгэл тоглоом дээр баастай унгас гэдэг нэр хөвт. Манай гарч бас сонин гаргаа шүү. Энэ үед нөгөөдөл дээр жинхэнэ цус орогчийн холбоотон энэ балгасын мастер хурж ирээд тэд нар чи юу өгсөн юм гэд элдээ тулгахад би та нарт санал тавих гэж ирсэн. Та нар намайг эсэргүүцэлгүйгээр дагаад явах уу? Гэснээ өөрийнхөө тусал цусыг гарган бүр асуултын тэмдэг төвчний чадварыг дэвчүүлээд эсвэл талыг чинь залхиж чад чирээд явах уу гэдэг. Нөгөө хоёр маань нэг зүйл хийж байх ба нөгөө Жинхёгийн аваад исэн хөлдсөн нулимс гэдэг нь болохоор тэр хөлдсөн нулимс дотроо 100 шидийн үзүүл тагуулдаг юм шиг байна лээ. Тэгээ шидийн шингээлтээ хийгээд 12 шидийн хүч авдаг. Уул нь бол энэ үйл явц нэлээд уддаг боловч Терезагийн шидийн ачаар хурдээж байгаа. Гэтэл гинт балгасын мастер урилга явуулна. Тэрэн дээр нь хэрвээ довтлох багийн гишүүдийг аврамаар байгаа бол хамгийн гүнд хөрөөнд хурж иргэдэг. Хэрвээ зөвшөөрвөл тэр хүртэл их бүх мангас өөрөө хүчинг болно. Тереза би явах ёстой. Тэд нарыг аврах ёстой гэж бодно. Гэхдээ тэр би жинхэнэ цус орогчийн өдөөс ямар ч найдваргүй байх хэмээн бодоход 9 довтлох баг надад хамаагүй. Явлаа. Гэхдээ нэг зүйл хэлье. Тэр залуу бол хуваа хичээсэн. Ямар ч өөрийгөө хүндлэлгүй нэгэн шүү. Энэ бол миний түүнийг үзий яддаг шалтгаануудын нэг. Гэхдээ чи нэг зүйл дээр итгэлтэй байж болно. Яг одоо энэ дэлхий дээр жинхэнэ цус орогчийг аль чадах цорын гац хүн бол тэр гэж хэлчихэд яваад өгдөг. Терезач Жинхёгтой хамтрагчийн гэрээ хий гэдэг. Жинхёг миний төлбөр хямд байхгүй шүү гэхэд зоосыг хүссэн хэмжээгээр ч өгнө. Тийм учраас жинхэнэ цус орогчийг ялахад туслаач гэдэг. Жинхёгч зөвшөөрнө. Боссын өрөөний хаалганы өмнө ирээд шидийн хэмжээг нь хараал. Айж дагчин жичирдэг. Жинхёг надад нэг төлөвлөгөө байна. Юу ч болсон надад итгээрэй гэдэг. За тэгээд Лорсон түүнийг өгтөж аваал. Гэхдээ энэ цус орогч нь яасан хоот юм бэ те? За тэр жаах. За энэ цус орогчийг Алис гэдэг. Цаашдаа олон гарах болохоор тэжилчих. Алисийн Жинхёгийг энд дуудсан шалтгаан түүнээс гардаг үнэр. Түүний хэлж байгаагаар бол Жинхёгийн цусны үнэр нь бусад хүмүүсийнхтэй харьцуулах ч зүйл биш.
Тэгснээ би амттай зүйл дуртай. Чамайг дор хаяж 60 жил амьдруулнаа гэсэн. Намайг насан туршдаа саруултаа ундаа болгон амьдруулах гээд байгаа мó. Санал тавьсанд баярлаа. Гэхдээ татгалзаж байна гэхэд Алис дууны хурдаар буудаад чамаас хин асуусан. Чамд угаасаа сонголт байхгүй гэдэг. Гэтэл Жинхёг сөгдөөд би танд миний туснаас илүү амттай зүйлийг өгье гэдэг. Алис яриг нь сонсох хүсэлгүй байсан ч Жинхёг итгэлтэй байна уу? Миний танд санал болгох зүйл таны эрх чөлөө байсан ч үү гэхэд Алис сонирн болоол. Бүх цус орогчид уурлана. Алис чи хэлсэн зүйлдээ хариуцлага хүлээ. Гэхэд Жинхёг би хариуцлага хүлээж чадахгүй байсан бол энд ирэхгүй байх байсан юм. Намайг Кан Жинхёг гэдэг. Би энэ цамхагийн чөтгөрлөг нэгний хуваар таныг энэ газраас чөлөөлөх болно гэж хэлдэг. Энэ Алис чин ийшээ төлөгдсөн юм шиг байна лээ. Гэхдээ энэ газрын шидийн хаалтнаас болоод гарч чаддаггүй. Чөтгөрлөг нэгний хүн төрлөختнөөс нүрээ буруулсан нэг хэлнэ. Мөнгө, өшөө авалт, эсвэл хувийн үзэл бодлоос болж чөтгөрлөг нэг нь цамхаг руу өгсөж буй тоглогч нарт цаад болдог. Тэгээд бүр лабиринт болон балгасын мангасуудтай хүч нэгтгэдэг. Жинхёг би дайлид энэ 27 дугаар давхрын сүмтэй холбоо тогтоосон. Тэр надад таныг энд байгаа гэдгийг хэлсэн юм аа. Мөн энэ балгасыг бүрхсэн хаалтыг хэрхэн хуурах талаар хэлсэн. Гэхэд сүмийн талаар мэдж байгаа бол худлаа хэлээг байх. Гэд Жинхёг тэгвэл надад итгэх үү гэхэд шууд үгүй. Чиний надад хэм байх. Ямар хамаатай хин ч удаан хугацааны дорч боломжгүй байсан зүйлийг зохицуулж чадна гэж хэлж чадна. Гингүүтээ чадвараа идэвхжүүлэн алах гэхэд Тереза орж ирэн бамбаагаараа хаана арай гэж тогтоож байхад ийм өчүүхэн чадварын эсрэг яаж хичээж байгааг ч харахад нэлээд хөвгчлээ. Гэхдээ байран хүчийг үзээ яддаг. Заваа юм гэж хэлэнгүүтээ аимшигтай чадвараа идэвхжүүлэхэд Тереза би энэ дайралтыг хэр удаанд эсэх бол. Гэхдээ миний арт Жинхёг байгаа гэж хэлж дуусаагүй. Ардаас нөнөх Жинхёг нь хутаг дөрчихдөг. Яаж байгаа юм бэ гэсэн амаараа биш үйлдэлээрээ баталж байгаа юм байлээ. Тэгээд л одоо надад итгэх үү гэсэн илүү их баталгаа гэхэд Жинхёг Терезаг зүйл дуусгадаг. Жинхёг хэрхэн гарах талаараа хэлж таныг хорж байгаа хаалтыг хуурахын тулд би таны сүнсийг энэ дотор бит өмжлөх болно. Түрхэн зуур хаалтыг хуурж дөнгөр хэмээлдэг. Энэ нөгөөхнөөс авдаг бараахан юм бөгж байгаа сте тий. Гөлхөө нөгөө охиных нь нэрийг марчлаа. За тэгж байгаас санах болов. Жинхёг цамхагт орж ирснээсээ хойш нэгдүгээр төвшингийн хадгалсаар төвшин ахилгүй үлдсэн. Төвшин ахилгүй үлдсэн. Учир нь сүнс шилжүүлэх чадварыг нэгдүгээр төвшин биш л бол ашиглаж болдоггүй. Жинхёг сүнс шилжүүлэхээ идэвхжүүлэл Алист 1 минутын дараа энэ шидийн төрөг үүр даалга болно. Та зөвшөөрөх юм бол шууд шид үйлчлэн. Сонголт таних Алис гэхэд бүрэн Жинхёгт итгэхгүй байсан Алис туслахтаа алсын зайны шивнэлтээр хэрвээ байдал буруудвал энэ хүнийг алаад бит өмжийг устгаарай гэдэг. Урд өмнө нь хилээ чарж байгаагүй шившлэгтээ бүрэн итгэхгүй. Гэхдээ би энд дэндуудаа өргөцсөн. Ийшээ цөлөгдснөөс хойшоо 1000 давсан жил өнгөрсөн байна. Тийм ээ, би энэ боломжийг ашиглахгүй бол хизээч энэ газарт орох шилтгэнээс цухтаж чадахгүй байх хэмээн бодоод сүүлийн удаа асууя. Би чамд итгэж болох уу? Гэхэд Жинхёг хэрвээ боломж олгвол хизээч таныг харамсуулахгүй гэхэд миний би Алис фон Атраски сүнс шилжүүлэхийг хүлээн зөвшөөрч байна гэд бүгжин дотор ордог. Алис бүгжин дотор ороод миний бодож байсан шиг давчуу биш юм аа. Харин ч тухтай байна гэж байхад Жинхёг шинэ гэрчин таалагдж байгаад баяртай байна гэж хэлнэ. Гэтэл цаанаас нь Тереза мөн босоод ирнэ. Терезагийн одтой эдсэл хэмээх чадвар нь шууд үхээгүй бол тоглогч амьлах боломжтой. 240 цагт нэг удаа ашигладаг юм байна лээ. Йоо, баяжтай энэ бүр амар өпөө чадвар байгаас тэ. Ариун чадвар дотроо хамгийн шилэг тооцогддог гэдэг нь угаасаа аргагүй байгаас тэ. Нөгөө дуслахын ч дайрахад Жинхёг дайралтыг нь хаана? Тереза барьцаалагдсан хүмүүсийг суллаж Жинхёг ганцаараа бүгдэнтэй тулалдана. Жинхёг хэлэхдээ Алис бүгчин дотор хоригдох үед та нар бүгд аль хэдийн ялагдсан гэж хэлнэ. Удалхийн үнэхээр л Жинхёг бүгдийг нь ганцаараа ялна. Чонхва Терезагаас түүний хэн болохыг асуухад Тереза ч мэдээллийг нь задруулахгүй шийдэж би ч мэдэхгүй. Найшаа ирж явахдаа таарсан гэж хэлдэг. Бичлэгний их нь гараад исэн нөгөө Терезагийн чадварыг хуулбарлах нөхцөл биелэн Жинхёг хуулбарлаад дахин төрдөг болчихж байгаа. Жинхёг тэр балгасаас олцсон бүх олдврыг Чонхвагийн бүлгэмд өгнө. Чонхва Мерлиний таяг гих орцонд хүрэх гэхэд аянга захин энэ юу вэ гэвэл хараал. Мерлиний таяг нь гайхалтай орцч гисэн ядаргаатай хараалтай. Хэрвээ авахыг хүсвэл Алис үгсэн загтал авч болно. Гэхдээ Алис сая хоригдчихсан. Балгасыг амжилттай цэвэрлээ гэдэг бичиг гарч ирэн. Тоглогчид гарч ирээд сэтгүүлчид Чонхва ялсан юм уу? Эсвэл Сион бүлгэм ялсан юм болов гэж байхад Тереза Чонхва цэвэрлсэн үнэн биш ээ. Энэ залуу балгасыг ганцаараа ялсан юмээ танилцуулдаг. Дараа нь багтай тоглогч гэж хийм мэдэргээд багтай тоглогч буюу манай хүний талаар мэдээлэлээр дүүрэн байдаг. Жинхёг Алистай ярилцах гэсэн Алис өөдөөс нь намайг өдөржин харанхуй
Өмхий карманда байлгана гинэ. Намайг хэн гэдгийг мэдэхгүй байна уу? Хүн гуай гэхэд Жинхёг гэж муу санаатай юм. Бөгжөө барьж байгаа сэгсрээд өдөг. Дараа нь үдж байгаа юм шиг яаж ин зүгээр өнө гэж асуусан чи. Чи миний оронд байсан бол ухаан орж чадах уу? Анхааралтай сонс. Цус саргч нар хизээж үг сонзонгоо мартдаггүй юм гэхэд. Тийм үү гэд амар царай гаргаад Алис байз ахиад их гэж байгаа юм биш үстэй. Наад царайгаа болиж байна шүү гэл. Жинхёг өөрийгөө ямар байдалд байгаагаа нэг л ойлгохгүй байх шиг байна. Тиймээс чам тохирсон шийтгэл өгнө. Муу хөөрхөн Алис бүр уйлаад ёстой нэг болооч. Би яг бөөлчих гээд байгаа болохоор бололтоо гэсээр байдаг. Би бүр өрөвчлээ штэ энэ өмнөөс. Ийм хөөрхөн өхнийг чи яаж ингэж чадж байна? Аамши. Ийм хөөрхөн цус орхичийг яаж ингэж чадж байна? Би байсан бол цусаа суруулах байсан штэ. Жинхёг бүр энэ дээр нэр өгцөн. Цус зоргчийн сэнсрэлт гээд эргүүлээд. Энэ Алисыг харчлаа. Тэгээд 3 цагийн дараа Жинхёг уйлаад бэлхүү гараад ирээ гээд Барахманы бүгжийг шидтэй нэгтгэн Алисыг гаргаад ирдэг. Алис эцэст нь өшөөгөө авч чадах нь надад өгсөн доромжлыг чинь 100 дахин нугуулж төлөвлөнө гэж байсан ийм жижигхэн болчихсон байдаг. Юу гэж тэгээл Жинхёгийн эрсдэлтэй юм хийж байхав. Тэр хоргийг хөндлгүүгээр зөвхөн түүний өчөөхөн эсхийг биежүүлсэн юм. Тэр зөвхөн чадварынхаа ердөө 1% л ашиглаж чадна. Алис уйлал. Жинхёг уйлалгүй намайг сонс. Балгас дотор хэлсэн үг маань оргүй хоосон биш гэсэн. Аматат энэ миний хүсэж байсан төрлийн эрхчлөө биш гэхэд мэднэ. Хин л энийг эрхчлөө гэхэвдэ. Чиний хүсэж буй эрхчлөөг би юу гээ? Алис Пон Атаракси. Надад туслах юм бол чамаас урвсан хүмүүс танаа тавиад өгье. Тэгээд Атаракси гэр бүлд байр сууриа эргүүлж авч авахд чинь туслая гэж хэлдэг. Дараа нь алтрын танхимд Жинхёгийн балгасыг хэрхэн цэвэрлж байгаа бичлэг орсон байдаг. Тэгээд хүмүүс чинь пүү па пэ гэл бүгд гайхаал. Жинхёг маань нилээдгүй алдартай болдог. Бас ихэнх хүмүүс нь хараад анх мангро модыг ялсан залуу байна эдэргээд таниад байдаг. Дараа нь Жинхёг маска зүгэл нэг бүлгэм рүү дайрна. Алдартай болоод бүлгэмд авах гэж оролдох нь ойлгомжтой. Харин үүнтэй холбоотойгоор зарим бүлгүүд нь бүр алхахыг оролдож байгаа юм байна л. Тэгээд алхахыг оролдсон бүлгэм рүү нь Жинхёг дайрч байгаа нь. Жинхёг боссынх нь өрөөрөө цөм хийгээл ордог. Тэнд байсан хаажинч түүн рүү дайрдаг. Нэрээ хаажныг хараад нүүгийнх нэрийг буюу Жинхёгийн сугны ус охины нэрийг санахгүйсэн охиныхоо нэрийг санчлаа. Пак хаана штэ тий хаана. Хаажин дайрахад өөдөөс нь маска авсан хаажин чоконд орж байгаад нэг зөхүүлэл нэрээ мартдаг. Жинхёгч боссынхын ширээн дээр ялбиит л суугаад буруу тийшээ харсан. Сэлмээ аваад 5 дугаар төвшний агшин зуурын илд гэдэг чадвараа өгчүүлээд миний агшин зуурын дууны хурднаас хурдтай элдний өмнө байхад яаж өөр тийшээ харж зүрхлөв тэгвэл үхчи гэсэн Жинхёг урдаа байсан баадуугийн хэсгийг няслаад сэлмийг нь хугалчихдаг. Тэгээд дахиад нэг үцхүү шин гонсуугай гэд энэ чаптер дуустдаг. За энэ удаагийн имжлэг ингээд дуусж байна. Тэгээд дараагийн имжлэгээ аль болох хурд оруулахыг гэж байна. Тэгээд peace out. Bye.